Сайн байцгаана уу эрхэм үндэс үзэгчтэй. Та бүхэндээ бид цаг үеийн үйл явдлын шинжтэй тариаланчид ярьж байна подкастыг хүргэж байгаа. Ээлж дугаар маань Сэлэнгэ аймгийн Хушаат суман дээрээс та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За бид энэхүү подкастаараа дамжуулаад за энэ жил бол цаг агаарын байдал гантай, хуур аршилт өндөртэй юм байсан. Тэрний өмнөх жил бол бас ус хур ихтэй ийм одоо тариаланчид маань хамгийн гол нь цаг агаараас шалтгаалаад бас хүндрэлүүд их учирдаг. Гэсэн хэдий ч одоо Монгол улсынхаа хүнсний аюулгүй байдлын төлөө, хүнсний хэрэгцээний төлөө тариаланчид маань цаг нартаа уралдан энэ намрын хүйтэн цэрүүнийг ажирлгүй сэтгэл зүйтэй зориулан Улаанбуудаа болон хүнсний ногоонуудаа хураасаар байна. За ерөнхийдөө бараг шутрах тийшээ орж байна. Newcroft компани агрономч Эрдэнэ Батартай хийх гэж байгаа ярилцлага одоо хүргэе. Тэгээд сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. Тавхан сайхан. За энэ л ер нь цаг агаараас шалтгаалаад ер нь цагаараас шалтгаалдаг. Гэхдээ бас их 20 жилдээ болоогүй айхтар ган бас боллоо. Тэгээ Хушаат руу бол бас ч гэж нэг алаг цаг бороо унсан. Гэхдээ зарим бас нутгаар маань огт бороо ороогүй дэр тохиолдлууд гарлаа. Танах энэ жил одоо ямар байна тий агрономч хүнээр? Тий энэ жил харьцангуй манай энэ хавьдаа бол бусад их гантай газрыг бодгонд алаг цаг орсон. Гэхдээ бол одоо ашигтай хурд тундс маань бол бүр 8 сарын 7 үржиж нэг 12 мм орж тэгээд оройтсон бороо боллоо. Тэгээд өнгөрсөн намрын бас бороо муу орсноос бол хүний чиг бол харьцангуй бага байсан. Гэхдээ яг одоо ямар ч гэсэн устгаатай талбайгаасаа бол цох хэмжээний ургацаа аваад ургац урин сайн бол ургац сайн гэдэг шиг ямар ч гэсэн урин сайн идсэн газраасаа бол ургацаа авч байна. Энэ жил ер нь уранштай талбайгаас ургац авна гэдгийг л их сайн батлаад өгчлөө гэж харагдаад байна. Тэглээ. Тэгэл технологийн дагуу яалтчгүй сайн ийсэн урин шууд маань ургацаа өгч юм л доо. За танах энэ жил Улаанбуудаа нуруулсан байна тий. Сайхан сорт байна. Нэлээд сэтгэлэн сайхан сорт ах шиг байна. Ямар сорт тариалав? Хэр нутагшж байна? Хизээ одоо өөр сортаа авав. За дээрэс нь бас төмс лууван гэдэг ингээд байгаа ш тий. Тий. Манайх бол ерөнхийдөө Улаанбуудаа төмс, рапс, луун гэсэн hulчлан тариалал хийж байгаа. Тэгээд бол луун арапсаа бол захиалгад тариалан хийж захиалгатай байгууллагатай бол нийлүүлдэг. Тэгээд төмс буудаага бол одоо чөлөө зах зээл дээр бол нийлүүлж байна. Тэгээд буудаа маань одоо Бурятский остистай сорт тариалдаг. Тэгээд жилдээ дараагийнхаа үрийг одоо шинжилээд явж байдаг. Энэ жил бол бүтлийн ундрах компани нийлүүлсэн элит үрийг л худалдаа авч ихчлийнхаа үүрэнд бол нөөцлөн бэлдэж тариалсан байна. Одоо төгсөөд хэддэг жилдээ ажиллаж байна? Одоо 2000 онд сургуулаа төгсөөл тэгэл мэргэжлэр ерөнхийдөө өдөө хүртэл ажиллаж байна да. Олон жил болсон шүү дээ. Ер нь ингээд агрономчид бас нэлээд мэдэрч байгаа ах. Газар тариалангийн салбар бас ингээд давтагдаал жил болгон гардаг нэг юм асуудлууд, хүндрэлүүд итер байгаад идэг. Инжлэлийн хувьд одоо тэгчүүл ингэчүүл гэсэн одоо ямар асуудал гарав? Одоо жил болгон ер нь тэгэл хийгээ сурсан ажил юм шиг мөртлөөс бол жил болгон заавал нэг шинэ гарч идэг. Одоо жишээлх юм бол энэ өмнөгч нь одоо араб тариалсан талбай маань энэ цун гербицидээ хэрэглээ сайхан цацсан байсан, цэвэрхэн байсан, бороо оройтож орлоо. Гэтэл одоо арабс маань хинзэрч нялхарч ургаад одоо хүртэл хураахад түүхтэй байдал үүсчихсэн байж байна. Энэ хүүтрэлтийг хүлээнэхээр таримлын өөрийнх нь биологийн онцлогоос хамаарат одоо хатаж өгөхгүй талбай чөлөөлөгдөхгүй байна. Тэр талбайг бол одоо сүүлчийн одоо боломжтой арга бол шөнийн цагаар хөлдсөн нөхцөлд будааг нь хурааж авах гэсэн тооцоотой. Рапсаа Улаанбуудаа дээр нэг тийм гарч байна. Энэ бол нэг миний хувьд бол таарч байгаагүй тохиолдол бол. Цэнэ асуудал юм тий. Хөлтгөр нуурана гэдэг ч та. Тий одоо цэцгэлтийн шатанда явж байгаа араасаа. Тий тэрийг өдрийн цагаар дулаанд хураах юм бол камбанда хүндрэлтэй. Тийм асуудал байгаад байна. Тэгэл тийм учраас одоо хөлдсөн шөнийн цагаар л хураана гэсэн тийм тооцоотой байна. Мөн бас тэгэл зориулт үр хурааж авах гэсэн зорилгоор юу тарилаа, овёос тарилаа. Тэр маань бас л
услаагүй газар бас оройтол одоо яг хоёрын хооронд болчоод тэгэл ялчгүй одоо ногоон тэжээлд явах гэж хадна гэсэн тийм ер нь чиглэл гарч ирээ. гангаас Тэгээд янз болоод бүрийн юмуд гарч ирлээ. рапсос шиг сайхан цэцгэлтийн үе дээр явж байна. Цэцэг хагдарч бүрэн болтол одоо баг сар гарны хугацаа хэрэгтэй байдаг тийм. Гэтэл одоо намрын дундсаар болчлоо. 21-ээс хойш саяны анхны зас орчлоо тий. 21-ээс хойш дахиад хүүтрэх гэдэг ингээд тариаланчид маань ер нь ганг болол бас ямар нэгэн байдлаар агрономчдынхаа тусламжтай бас давдаг болчихжээ. Улаанбаатарч нэлээд төсвөртэй юм байна. Тэгээд хамгийн гол нь хугацааны хувьд их бас оройтж байгаа юмнууд нэлээд ажиглагтаал байна. Тэгээд танаад л бач гэсэн бас тиймэрхүү юутай байгаах тий. Гэхдээ одоо хөлдүүд нь хураана гэдэг чинь бас сонир юм байна л да. Тий тэр зүгээр буудаан талбай дээр хог ургамал болж ургасан нөхцөл тийм юм гарч ирдэ. Тэгэл эн чинь өөрөө таримлынхаа биологийн онцлогоор нь аминдал одоо энэ цаг хугацаанд нь тариалсан боловч тэгэл чийг хязгаарлал хойшлол ингээд алаг тарамгийн болол бас болчихгүй байна л да. Энэ жил ер нь чийг хидд байна. Чийг одоо харин 8 сарын 7-оос 8 сарын 7 13 хүрэл одоо 10 мм жорлоо 32 мм жорлоо харьцангуй чийг өгчлөө. Жод чинь ирэх жилийн одоо тариалтын бас хогтур чийг бас харьцангуй нөөцлөж шарт бас илэрхийлдэг тий. Хэдий хамтаа байсан ч гэсэн. За өөр асуудал одоо энэ борлуулалтын асуудал тий. Үн өртгөний асуудал гэдэл бас ингээл дагаад яриул олон л асуудал байгаа. Танах одоо төмсөж жишээлхэд чөлөө зах зээл дээр гаргаж чинь гэж байна. Шууд луунга цахиалгатай тариалан юм байна шүү дээ. Тэгээд Улаанбаатараа яах вэ гэл ингээл борлуулалтын талаасаа, борлуулалтын менежмент талаасаа ер нь юу хийждэг. Тий, ихэд борлуулалтын менежмент одоо энэ жил бол харьцангуй төмс тариалсан аж ахуйн нэгжүүд маань ургац зарим гангаас шалтгаалбал ургац баг шиг байна. Тэгээ харьцангуй нодонгоо бодох юм бол гайгүй борлуулагдчих шиг байна. Тэгээд энэ бол ганц энэ жилийн л намрын асуудал. Тэгэл бүгдээрээ сайхан ургаад ирэхээр одоо энэ хадгалтанд хэцүү байдаг, хөлддөг юм ногоонууд бол хэцүү болдог. Нөгөө зойр савны асуудал гэл хаана хүндрэлтэй болол энэ жилийн хувьд бол яг хөө тэгэл борлуулаад илүү гарсныг нөөцлөл манайх бол зойрндоо бол хангалттай хадгалсан байгаа. Хэр зойртой ах вэ? Нэг одоо 1000 тонны зойртой. Тий. Луу маань бол яг нэг захиалгатай Утопит компани руугаа бол явчихна. Тэгээ үлдсэн бага хэмжээнийг бол бас бид нар өөрснөө хадгалах шаардлага гардаг. Тэгэл юм. Будаа маань тэгэл нөгөө стандартаараа голдогдол янз бүр бас тэгэл асуудал зөндөл. Хөрлийн үйлчлэгээ. Одоо подгоо модлоо үүссэн. Дижитал руу явах нь яваад тэгээд. Тий, одоо ер нь хураагдал зарим нь бол бас нөгөө л асуудлаасаа болоод ингээл жоохон оройтох маягтай тэгэл хураагдал явчихлаа. Тэгэл сайхан л харагдаж байна л да. Тэгээ Брэцкийн артистаа ер нь ийшээ сайхан байгаа юм шиг шүү дээ. Тий, манайхан бол ер нь л энэ артистаагаа л тариалдаг. Тэгэл урах зүрх давгүй сайхан л харагддаг дөө. Танах ер нь бордоо хэр хэрэгжилж байна? Ямар төрлийн бордоо хэрэгжилж байна? Бордооч бас одоо тэгээ импортаар сүмдэл орж ирж байна тий. Тий, бид нар бол тарихын хамт бол нийлүүл бордоо энэ жил хэрэгэлсэн. Тэгээд тарьсны дараа бол одоо нэмэлтээр N power, K power гэсэн цуврал бордоо тэр навчаар өгсөн байна. Энэ Монгол залуучууд нэг шинжлэх ухааны үндэслэлтэй хүрээлэнтэйгээ нийлж байгаад бордоо үйлдвэрлээд байна л да. Энэ бордоог ер нь хэрэгжилж үзсэн үү? Ямар хөө бордоо байна? Бас эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжүүл те. Тий, ер нь бол маач угаасаа хэрэгэлдэг байсан. Зүгээр энэ жил бол ийм сонголт хийцэн байгаа. Тий, өмнө нь тэрнээс нэмэлтээр болоо үндсэн бордоогоор болоо хүрээлэнгээс авч хэрэгэлдэг угаасаа. Тий. Өөр одоо тариаланчтай, агрономчтой бас зөвлөмж хөргүүлтэй бас нэлээд олон жил ажилласан байна. За энэ хушаатын хэсгэр бол бас газар тариалангийн бас нэлээд одоо хөрс сайтай, чиглэгдүү газар руугаа ордог юм байлээ. Хөрс ер нь хэр хөрстэй. За тэгээд газар тариалан эрхлэх гэж байгаа залуучуудаа бас тий. Ер нь энэ газар тариалан чи иймэрхүү юм байдаг юм шүү. Тий, ер нь бол тариалан эрхэлж байгаа хүнд бол технологи гэж айхтар юм байна. Тэр технологи бол энэ мөрдөж ажиллах нь чухал. Манай энэ нутгийн хөрс маань ер нь технологи мөрдөд
ажиллах юм бол харьцангуй ургацвал сайхан авдаг, сайхан нутгаа. Тэр юм бол агрономч хүмүүс технологиос мөрдөж ажиллана. Дээрээс нь бол тэгэл нөгөө 6 дахь метр хүү гэж хүний бас нэг аз ёндоо гэж юм бас байдаг. Байна уу? За тийм баха, тийм бах. За би бас нэг ийм нэг том асуудал байна уу да гэж хараад байдгийг. Нэгдүгээрт нь одоо хүний нөөцийн бодлого нэлээд алдагдчихлаа. Ажиллах хүчин нэлээд хомс байгаад байна тий. Тэгээд ирсэн одоо хүмүүс маань бас ажлын чадвар инээтерэн бас сул байгаад байна ч гэдэг юм уу. Ийм асуудал бас гараад идэг. Тэгээд агрономчны хувьд энэ жил бас хүний нөөцөө яаж шийдэв тий. Тий, хүний нөөцийн асуудал одоо ер нь бол бас хаана хараад тахт бол хэцүү л байна. Жишээлбэл одоо яг техник аваачны агроном би хийж нэг техниктэй ойртохгүй үлдэж чадахгүй гэх юм байхгүй. Тэгэл өстө барьж чадчихвал бүгднийг боломжоор нь барайл. Тэгэл ер нь өстө би нэг нөхөд хойно удаа ороод явж чинь та. Тэгэл шинээр одоо туршлагатай хүмүүс байна бас зарим нь амьдрал хаваа өгөөд одоо цалин мөнгөтэй газрын гадагшаа дотгошоо явчихдаг ч юм. Ер нь бол хомсгон л байх шиг байна. Уул уурхай юм уу эсвэл гадагшаа ажиллах гэж явчаад бас амьдрал ах та тийм л ах та. Ер нь энэ дээр яавал зүгээр юм шиг санагддгийг. Нэг тэгчүүл нэг тийм арга хэмжээ авчвал одоо хүний нөөцийн асуудал болох гээд байна да. Тэгээд ер нь бол харьцангуй одоо хүмүүсийн туршлага нөгөө техник сэтгхүү гэдэг шиг чадамжтай одоо эзэмшсэн хүмүүс маань бас бага байх шиг байна. Харьцангуй компаниуд бол цалин мөнгө амлаад ажилуулъя гэсэн газрууд бол байх юм. Тэгээд хүн нь бол яалтчгүй тэр мэргэжлийн хүмүүс бол бас цөөхөн байх шиг байна. Тэгээд энэ салбартаа бол одоо салбарын онцлогоос болоод ч юм уу тий одоо 24 цагтаа хэдэн цагт нь унтж амардаг ч юм салбарын нөгөө цагийн горим одоо хавар намын цагт бол одоо ажлын хуваар бол хэцүү шттэ. Тэр талаас нь бол залуучууд маань бас мэргэж сонголт нь бол манай энэ салбар руу орж ирэх нь бол цөөрсөн юм болов. Тэгээ бас дээрэс нь одоо уламжлалт технологи эзэмшижсэн техникүүд маань шинжлэгдсэн янз бүрийн техникүүдтэй болсон. Хуучин бол нэг трактор гаманч ингээд ирэхэд бол Оросын аль чимээ хөдөлгөн ингээд ирдэг байсан бол одоо аж ахуйн нэгжүүд хоорондоо ихэд биеиндээ байхгүй сайхан янз бүрийн техник тракторууд технологиуд байна. Тэн дээр бол одоо яалчгүй олон төлөв мэргэжил гэдэг шиг үнэхээр чадвартай хүн байж ижил бас явахгүй бол нөгөө техникүүд маань ухааччихсан. Тэрэн дээр одоо мэргэшээ хүн жишээлбэл ажиллах юм бол маш өндөр өртөгтэй техникүүдийг эвдэж юм бол тэгээд цаашлаад хэрвээ гэмтэл гарах юм бол нөгөөх нь манайх ч өөрөө үйлдвэрлэгч орон гэж юу вэ? Тоног төхөөрөмж заавал гаднаас ирнэ. Тэгээд үнэтэй юм уу чинь тэгэл нөгөө нэг нислэг таахгүй бол тэгэл цаг хугацаа алдна. Гэтэл нөгөө цаг хугацаа маань энэ нар сарч бидний хүлээхгүй тэгэл яг явдагтаа явж идэг. Энэ хугацаа алдаж болдгоо дахиж засаж залруулж болдгоогээрээ тийм онцлогтой салбарлалтаа бид нар хийж байгаа ажил. Таны энэ жил мал хэрвээ мал бол яг харьцангуй одоо хүмүүс хашаатай боллоо. Тэгэхээр ер нь харьцангуй гайг байна. Мал бол их байна уу. Тэгэл намар болохоор чинь тариа мал хоёр ч хоорондоо нөгөө өстө дайсан болж байгаа. Тэгэл хашаатай болсны хүчинд бас харьцангуй гайгүй малчтай. Ер нь энтхийн малчид бас гайгүй зохицоод ухамсартай байх. Одоо бол бас сурж иш байна. Тэрнээс өмнө бол хэдэн жил бол ерөөсөө л задлаад хайчдаг хэцүү байсан. За тэгээ бидний ярилцах саналыг мань хүлээж аваад цаг гаргаад ярилцсан танд баярлалаа. Нэлээх одоо завгүй их ажлын үеэр бас их ажлын дундуур ирээд ярилцлаа. Тэгээд танд ажлын өндөр амжилт хүсье. Эрүүл их сайн сайхныг хүсье. Гол нь одоо жилээс жилд ургацсан аривчин дэлгэрэх болтугай. За баярлалаа. Ирүүл бацаах орч болтугай.